За сайн байна уу? Өнөөдөр хэжээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт хүргэдэг номын талаар ярив. Энэ болвол чоош нэвлэгдсэн гайхамшигтай ном. Яаж мөрөөдөл биелүүлэх вэ гэх юм бол маш амархан. Ерөөсөө энэ номыг аваад энэ шидэт түлхүүр байж байгаа. За энэ шидэт түлхүүрийг хатгах гал юм болвол ямар ч үнэ ямар ч мөрөөдөл биелнэ. Яаж хатахгүй гэдэг жирэг энэ журган байж байгаа. Энэ дээр ингэж түлхүүр дээр ингэж гараанд харуулад. За яг ингэж түлхүүр дээр нь гараанд харуулад ингээ барихад юм болвол энэ мөрөөдөл биелнэ. Ийм одоо ид шидтэй ном. Тэгээ энэ номыг аваад тэгээ гараан барьж ингэж тааруулаад зургийг нийтлэх хэрэгтэй. Тэгхийн болвол үр дүн бүр илүү биелнэ. Боттой болно гэсэн үг л дээ. Зүгээр ингэж бариад бас болох юм биш. Зураг аваад ингээд энэ зургаан постлох юм болвол бүр илүү боттой болно гэсэн үг. Энэ шидэт түлхүүр бол яг ингээд гард барихтаар юм хавцтай түлхүүр. Өөрийн чинь гард энэ шидэт түлхүүр ороод ирж ийн гэсэн үг. Тэгээ эргүүлэхтэл бол тэр мөрөөдлийн гэрэл таалуу энд харагдаж байна. Тэгэхээр байна шүү дээ. Бид нар болвол ном унших завтай хүн байна. Гэтэл жавгүй хүн бас байна. Ном сонсох завтай хүн байна. Жавгүй хүн бас байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин төлөө энэ номыг бичсэн юм байгаа юм. Ном уншихгүй байж бол ном сонсохгүй байж бол тийм чаг байхгүй. Гэтлээрээс ганцхан хормын хугацааж орчуулад энэ номыг аваад энэ дэвтгүүр дээр тааруулаад барих юм болоод тэр мөрөөдөл 100% биелж чадах. Ийм гайхамшигтай номыг бүтээсэн. За тэгвэл энэ ямар учиртай ном бэ гэвэл маш товчхон тайлбарлая. Хэжээж оройтхгүй. Юу хэжээж оройтхгүй гэдэг жирэг бид нар бүгдээр одоо өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Сайхан амьдрий, ажиргалтай амьдрий, баян шинэлэг амьдрий, хайрал дурсамтай амьдрий, эрдэм номтой болъё. Амжилт гаргая, нэр төртэй амьдрий. Хүн болвол маш олон төрлийн хүсэл эрмжил мөрөөдөлтэй байдаг. Гэсэн ч гэсэн ямар асуудал үүсдэг вэ? Оройтсон байж магадгүй гэдэг ийм асуудал үүсдэг байхгүй юу? Нас өнгөрсөн, чавхжаа өнгөрсөн, боломж алдагдсан. Гэхдээ ер нь бүр бага сургуулийн хүүхэд хүртэл оройтчлаа боддог. Би цэцэрлэгт байхдаа сурвал яасан. Бага байхад нь энэ мэрэгжлийн эзэмшүүлдэг байсан байжээ гэдэг. Дунд сургуулийн хүүхэд оройтчлаа гэж харуулдаг. Би бага сургуультаа сураагүй яасан. Аав хэд нар бага сургуульд нь сайн сурахгүй. Их сургуульд орчход бас ийм асуудал байна. Дунд сургууль байхдаа сураагүй. Суур болсол муутай гэдэг ч юм. Тэр үед спорт буян тамираар хичээлүүлдэг байж. Тэр үед урлагийн авьяасыг нээдэг байж. Хэл сурдаг байж гэдэг ч юм. Ер нь хүмүүс нэг л асуудал байгаа байхгүй. Тэрний өгтэй жирэг оройтсон гэдэг асуудал. Нийгэмдэр гарчхаад би сургуульд байхдаа сураагүй яасан. Би сургуульд байхдаа нэг ангид байхдаа хайр сэтгэл илэрхийлээгүй яасан. Одоо оройтсон байна. Өнгөрсөн. Тэгж боддог. За тэгээд 40 хүрчгээд 50 хүрчгээд тэтгэврдэн гарчхаад би эд залуу байх үед ажиллаж байх үед хийж бүтэх байсан юм байна. Одоо оройтсон байна. Одоо пенсэд гарчихсан. Тэтгэврд гарчихсан. Тэгж боддог. Гэтэл байна шүү дээ. Хэжээж оройтхгүй. Оройтносоо бол байхгүй. За энийг бол энэ ном дээр бичсэн. Тэгэд яах вэ? Тэгээд өөрчн болохтой жирэг хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэх ийм шидэт түлхүүрийг бэлгэлж байгаа юм. Энэ шидэт түлхүүрийг олсон. Энэ шидэт түлхүүрийг яаж олсон бэ гэдэг жирэг 3 жилийн хугацаанд арчуулсан. 3 жилийн хугацаанд арчуулад 300 подкаст 300 удаа ном танилж байсан. За ингээд 1000 ном уншсан. Тэгээд энэ 3 жилийн хугацаанд 1000 ном дотроос шүүгээд хайгаад тэр мөрөөдлийг биелүүлж чаддаг тэр ид шидийн түлхүүрийг олсон. Олоод энэ номон дээр бичсэн. Одоо тэр түлхүүрийг яаж ашиглах вэ? Түлхүүрээ олоод авчихдаг юм байна. За энэ амархан ажил. Тэр түлхүүрээ яаж ашиглах вэ? За энэ ашиглах аргыг сая хэлсэн. Энэ номыг уншаад хэрэг. Сонсоод хэрэг. Шууд энэ номын нүүрэн дээр хавцсан дээр байж байгаа энэ түлхүүрд гараан тааруулаад барихтал мөрөөдөл биелнэ. Ингээд гард барихтахаар хийчихсэн. Үнэхээр ийм ид шид байдаг бол байдаг. Энэ бол далд хумсар. Энэ бол сэтгэлжүйн ид шид.
Би мөрөөдлөө биелүүлж чадна. Мөрөөдлөө биелүүлэх түлхүүр миний гард ороод ирчихсэн гэж. Ингэж бодсон. Тэгээд энэ түлхүүрээ барьсан мэдрэмж. Тэгээ энэ хаалгын нээжиг төсөөлөл. Энэ бол өөрийн чинь мөрөөдлийг биелүүлж өгнө. Тэгээд зөвхөн хавцснаа журам биш. Үнэнхүү мөрөөдлийг биелүүлж чадах 10-ын шидэт түлхүүр энэ төр байж байгаа. Нэг биш. Өөрөөр хэлэх юм бол энэ ном 10 агуулгатай гэсэн. Агуулга болгон дээр нэг түлхүүр байгаа. Тэгээд зөвхөн номыг унших биш. Энэ ном бол хасарж авч байгаа. Ийм 2 хуруу 450 нүртэй. Тэгэхээр энэ жужаа номыг унших гэж чавхч орно. Тэгэхээр яах вэ гэдэг жирийг дотор нь зураг байгаа. 10 түлхүүр байгаа. 10 түлхүүрийг ашиглах бас 10 арга байж байгаа. Тэр 10 арга болгон дээр нь 10 зурагтай. Нийлээд энэ ном дотор 100 зураг байна. Түлхүүрийг ашиглах. Зургийнхаа хажуу талтай жирийг тайлбартай. Тэгээ энэ ямар учиртай? Яаж энэ түлхүүрийг ашиглах уу гэдэг. Тэгэхээр ямар насны хүн ч гэсэн одоо унших болж байгаа гэсэн. Хүүхдүүд, оюутан сурагч, нийгэмдэр гарсан хүмүүс. Тэгээд нас явж байгаа хүмүүс ч гэсэн маш ойлгомжтой. Зөвхөн номыг унших биш. Зургийг хараад байхад ойлгоно. Ойлгохоор тийм зургууд оруулсан. Тэгэхээр нэг ясандаа болтой жирэг сурахт ном гэж ойлгож болно. Тэгсэн мөртлөө болтой жирэг өөрийгөө хөгжүүлэх юм. Нэг жийлтэр нэг зурхтай тэр жийлийн утга санааг илэрхийлсэн. За ийм байдлаар энэ ном бол хийгдсэн байгаа. Нэгдүгээр бол хавцсныхын зураг маш чухал. Энэ өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэг бол тэр төсөөллийг бий болгох хэрэгтэй байна. Тэгээд тэр төсөөллөө яг биелчихсэн юм шиг бодох нь хамгийн чухал. Мөрөөдлийг биелүүлэх тэр шидэт түлхүүр миний гард ороод ирчихсэн. Би тэр түлхүүрийг гартаа ингээд атгаад байж яана гэдэг энэ төсөөлөл, энэ мэдрэмж маш чухал. Тэгэхээр нэгдүгээр энэ алхмыг хийх хэрэгтэй. Тэрнийхээ дараа утгатай жирэг зургуудын гэлгээ харах хэрэгтэй. Энэ ямар учиртай зураг. Тэгээд энэ зураг гэдэг бол хараханд өөр байдлаар бууж ирдэг. Сонсох болоод уншихаас өөр. Мартагдахгүй. Хажиж мартагдахгүй. Тийм төсөөл бий бол. Тэгэхээр ийм нөхцөл байдалд ор би ингэж энэ түлхүүрийг ашиглах юм байна. Өөрөөр хэлбэл би ингэж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ажиллах юм байна. Надад яг ийм асуудал оршоод байгаа юм байна. Тийм учраас би түгжигдсэн юм байна. Би гархаалгаа олохгүй байна. Надад түлхүүр байхгүй байна. Тэр байдлын дотор бичсэн байгаа. Тэгээд тэр байдлаас яаж гарах вэ? Тэр түлхүүрээр яаж тэр хаалгаа онгойлгох вэ? Тэгээд яаж хүсэл мөрөөдөлтөд хүрэх вэ? За энэ нуттай зэрэгтэр журалслан гэсэн. Зөвхөн журах биш. Энэ бол 450 хуудас. Маш богинохон өглөөртэй, маш ойлгомжтой хэлээр. Ихэвчлэн одоо бүр англинд орчуулсан. Дэлхийн хамгийн шилдэг шилмэл 1000 ном дотроос шууд тунгааж. Өнөөдөр дэлхийгээр ямар ном уншиж байна вэ? Ямар асуудал анхаарлын төд байна? Яаж сэтгэл зүгээ хөгжүүлж байна вэ? Яаж амжилтанд хүрч байна вэ? Тэр зүйлүүдийн маш богинохон өглөөрээр маш олон жишээтэй бичсэн байгаа. Тэр ганцхан зураг биш. Амьд жишээнүүд. Ийм нөхцөл байдалд орсон хүмүүс яах вэ? За энэ дээр бол 10 түлхүүр байгаа. Энэ 10 түлхүүрийг яаж олсон бэ гэдэг зэрэг 10 удаа эрдэмтэнтэй уулзаж ярилцаад асуугаад энэ дээр бол гүн ухаантан философич гарч ирж байгаа. Тэр хүнтэй очиж уулзаж ярилцаад тэндээс болтой зэрэг энэ нуучийг тэр ид шидийг уламжилж өгдөг. Тэгээд тэр хүний хэлснээр ингээд жамж яваад амжилтандаа хүрэх. Ийм ч. Нэг ёсондоо бол энэ өөрийгөө хөгжүүлэх энэ номуудаас шүүд тунгааж авсан хамгийн одоо шилдэг шилмэл санаанууд нөгөө ёсондоо бас миний өөрийн амьдралын төв. Надад энэ асуудлууд яад тохиолдож ирсэн. Тэрийг яаж ялан давсан. Тэгээд яаж өнөөдөр хүрсэн. Энэ номыг бүтээсэн. Энэ төрөл бичсэн. За энэ номын ард талынх нь хавцсан дээр энэ ном таны хүслийг биелүүлнэ гэж тэгж бичсэн. This book will help you make your dreams come true гэж. Яг гарчиг дээр бас англи орчуулга нь байна. Never too late гэдэг. Never too late. Хижээч оройтхгүй. Юу хижээч оройтхгүй гэхдээ жирэг your dreams. Өөрөөр нь зүуд. Тэгэхээр энэ бол magic. The magic билүүл your dreams гэж. The magic to fulfilling your dreams гэсэн ийм нэртэй. Never too late. Хижээч оройтхгүй. За ийм ном хэвлэгдээд өнгөрсөн 7 хоног номын дэлгүүрт тавьсан байж байгаа.
Тэгээд асар зузаан. Тийм учраас өнөөдөр энэ номын агуулгыг ярьж амжихгүй. За би болвол энийг 10 удаагийн яраагаар яр дуусъя гэж бодож байна. 10 удаагийн яраа гэдэг бол сард нэг удаа яраа хийнэ гэд жил орчим хэрэгэл. Тийм учраас хүсэл мөрөдлөн биелүүлье. Энэ шидэт хүрийг өөрийнхөө гарт нэг өдрийн өмнө чсэн оруулж авъя гэж бодож байгаа нөхдүүд байвал хотлоод авчиж бол. Тэгхийн болвол чохогчин зүгээс гисэн маш их баярлж талархна. Та бүгдэд энэ дэлхүүрийг бэлгэлж байна. Та бүгд бас энэ номыг худалдаж авна гэдэг бол чохогчийг дэмжсэн, урамшуулсан тэрнээс том шагнал байхгүй. Яг гисэн ч гэсэн тэр болгон авах боломжгүй байж бол. Авсан ч гэсэн уншиж амжихгүй байж бол. Тийм учраас миний хувьд энэ номыг 10 бүлгийг 10 удаа ярьж тайлбарлана. Энэ 10 бүлгүүд ямар агуулга орсон бэ гэх юм бол нэгдүгээрд болвол хүмүүсийн хамгийн их харамсдаг, оройтсон гэж боддог. За энэ 10 харамслыг бичсэн. Хүн чаг үргэлж харамсаж байдаг. Бүр одоо насны ичс маш харамсдаг зүйлүүд байдаг. Эртнэг өдөр мэдсэн бол, эртнэг өдөр ойлгосон болвол би ингэж харамсахгүй байсан. Би ийм байдал хүрэхгүй байсан гэдэг. За энэ 10 зүйлийг бичсэн. Тэгвэл энэ 10 зүйлээс яаж гарах вэ? За энэ нь болтой зэрэг нэгдүгээр дэлгүүр. Нэгдүгээр дэлгүүр болвол боломжийг ашиглах. Боломжийг яаж ашиглах вэ? Тэрнээ шийдэлгүүр. Орсон. Тийм учраас хүн юунд харамсдаг юм? Тэр харамсал өрөхийн төлөө бид нар яаж амьдрах ёстой юм? Өдөр болгон бид нарт боломж ирж ирдэг. Тэр боломжийг яаж шүүрэх вэ? Тэр нарийн арга техникийг энэ дээр нэгдүгээр бүлгээр бичсэн. За хоёрдугаар бүлэг нь болвол өөрийнхөө дуу хоолойг сонсох. За ийм чарчин боيو тэрэн төрх шидэтлгүүр. За энэ юу вэ гэдэг зэрэг бид нар ерөөсө хижиж дийлэг хүмүүс явд. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсгодог. Дандаа бусдаас хараад бусдын бодлоор явж байдаг. Аав ээж ингэдэг ч юм уу. Нийгмийн гэдэг ч юм уу. Удирдлагын гэдэг ч юм уу. Тэгэхээр өөрийнхөө дуу хоолойг сонсохгүй бол хүн насан туршид харамсав. За энээс яаж гарах вэ? Яаж өөрийнхөө байж чадах вэ? Тэр нууцдлгүүр 2 дугаар бүлэг дээр нь орсон байж байгаа. За 3 дугаар бүлэг дээр өнгөрснөөс ангишрах чарчим тэрнээс гарах шийдэлгүүр. Бид нарын хамгийн том алдаа юу вэ гэдэг зэрэг өнгөрсөндөө баригдчихэд уягдчихэд тэрнээсээ гарч чадахгүй байдаг. Тийм учраас өнөөдөрч байхгүй ирээдүйч байдаг. Өчигдрөдөө уягдсан хүн бол маргаашаа олж харахгүй. Тэгэхээр энэ ямар ч юм. Ийм сэтгэлжүйн үжигдэл байдаг. Тэгвэл эндээс гарах арга тэр шийдэлгүүрийг энэ дэр хэлсэн. Тэгээд тэр өнгөрсөндөө төвчсөн хүмүүсүүд ямар онцлогтой байдаг? 5 онцлогтой. Тэрнээс яаж гарах вэ? 5 арга байна. За 4-р нь болвол хорон бүрийг алдаж болохгүй. Амьдралын бэлэг гэж. Чавхчаа бол бид нарт бэлэглэгдсэн, өгөгдсөн амьдралын бэлэг. Тэгвэл чаг хугацааг ашиглах чарчим шийдэлгүүр. Бид нар чаг хөрөхгүй байна. Чагаа ашиглаж чадахгүй байна гэж боддог. Гэтэл тэнд нууч арга байна. Энэ аргыг эзэмшиж чадах юм бол чаг хугацаа бид нарт хангалттай гарч ирнэ. Тэгээ асар үр дүнтэй ашиглах боломжтой. Ердийн чаг ашиглалтаас 10 дахин жуу дахин чагийг ашиглаж хийж бүтэх боломжтой. Маш бага хүч хөдөлмөр зарцуулаад маш их хийж бүтэх. Өөр чинь маш их сул чагаар. Энэ арга нотлохөр. Энэ 4-р бүлгээр нь бичигдсэн. 5-дугаар нь болвол сэтгэлийн хорон хүч болгож ашиглах чарчим тийм шийдэлгүүрийн талаар бичсэн. За энэ ямар учиртай вэ гэдэг зэрэг сэтгэлийн хорыг түлхэж болгоно гэдэг байна шүү дээ. Энерги болгоно гэдэг. Хүн болгонд сэтгэлийн хор байна. Хатаархдаг, житэрхдэг, өшонжин сандаг. Энэ болвол нууж үйл биш. Хүн болгонд байдаг байгалийн арга шиг. Тэгвэл энийг болтож ирээ яаж зөв ашиглах вэ? Бид нар бол бэлгийн энергийг оюуны энерги болгох талаар маш их ярьсан. За ийм ном бас хэвлэгдсэн. За энийг одоо чуурлаар та бүхэнд яраад танилцуулаад явж байгаа. Тэгвэл бас энэ хатаархал өгшонжингийн сэтгэл гэдэг энерги байдаг. Тэр энергийг бид нар яаж зөв ашиглах вэ? За тэрийг болтож ирээ энэ номын 5 дугаар дээр бичсэн. За 6 нь бол зөв хүмүүсээр хүрээлүүлэх чарчим. Тэрнээ шийдэлгүүр. Чиний тойрог жинхэнэ чиний дүр төрх гэсэн үг байна. Бид нар амжилт олж ийн үгүй байна уу? Аж жаргалтай амьдарч ийн үгүй байна уу? Энэ бол өөрийг чинь тойрж хүрээлж байгаа тэр хүрээлэлс шалтгаалж байгаа. Тэгэхээр тэрийг яаж сонгох вэ? Тэднэрт яаж хэрхэн харилцах вэ? Тэрний нутлахөр энд орсон. Гэр бүлэн сонгох.
найдагтаа сонгох. Нийгмийн ямар орчинд яаж амьдрах вэ? Тэр бүх нуучуудын энэ дээр бичсэн. Тэрийг тайлах нууцлалгүүр нь энэ 6 дугаар бүлэгт төрж байгаа. За энэ ном таны хүслийг биелүүл. Ямар хүслийг биелүүлэх хөвгтэй зэрэг санхүүгийн эрхчлөөнд төрөх. 7 дугаар бүлэг нь бол санхүүгийн эрхчлөөний зарчим. Бид нар санхүүгийн эрхчлөөнд төрөх олон аргуудыг ярьсан. Тэгвэл тэр аргуудын дотроос хамгийн шилдэг шилмэл хэн ч гэсэн санхүүгийн эрхчлөөнд төрж болох. Тэр аргуудыг шүүт тунгаагаад энд оруулсан. Мөнгөгүй сайхан амьдрал болвол зөвхөн үлгэрд байдаг гэж бичсэн байна. Бид нар сайн сайхан амьдралыг мөрөөдж идэг. Энэ дээр бүр мөрөөдөлд төрөх шидэт төтгүүр хүртэл одоо ингээд гараа ирж байна. Гэтэл биш. Энэ мөрөөдөлд хүрэхийн төлөө мөнгө хэрэгтэй. Тэгвэл тэр мөнгийг яаж гартаа оруулж авах? Тэрнээ нууц арга. Энд дэр бичсэн байж байгаа. Elon Musk яаж амжилтанд хүрсэн? Elon Musk-ийн жишгээс өгсүүлээд санхүүгийн эрхчлөөнд орсон олон хүмүүсийн намтар. Тэд нарын хэрэгжүүлж ирсэн арга техник гээд асар олон жил орсон. За 8 нь бол бие сэтгэлээ хамгаалах зарчим. Яавал өөрийн биеийн эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалж чадах. За энд бас арга байна. Тэрнээ нууцлах хүрээнд орсон байж байгаа. Энэ дээр хэлж байгаа гарчрал ирнэ. Ялагч болвол амьд үлдэж хамгийн сүүлд нь салах ёс гүйцэтгсэн хүн гэж. Энэ бол амар үг л дээ. Амар. Хэн ялсан? Хэн дийлсэн? Өнөөдөр алтан медаль авсан хүн. Өнөөдөр хаанаа ширэн жаларсан хүн. Энэ болвол жинхэнэ утгыг ялгч биш. Жинхэнэ ялгч нь болвол хамгийн сүүлд өөрөн чинь бушин дээр шороо намсан. Салах ёс гүйцэтгсэн. Тэр хүн болвол ялгч юм аа гэж. Өөрөөр хэлэх юм бол эрүүл урт наслах. Энэ болвол амжилтын нууц. Хүнд амьдрал нэг л удаа тохиолддог. Тэгвэл энийг яаж эрүүл саруул? Бие сэтгэлийн ийм байдлаар харамсахгүй. Хамгийн гол харамсахгүй төгсгөлийн өдөр хүртэл ялгч байж явах уу гэдэг. Тэр нууц техник шидэтлгүүр энэ төр байж байгаа. За 9 дугаар нь бол аж жаргалын тухай. Аз жаргалыг журшил болгох зарчим. Тийм шидэтлгүүр. Тэгэхээр аж жаргал гэдэг бол гинтгэн нэг өдөр тэнгэр дээрс буугаад ирдэг юм биш. Тэрийг бол бүтөөдөг юм шүү. Аж жаргал өөрөө чинь дэргэд байна. Тэрийг олж харахгүй байна. Тэгвэл тэрийг яаж олж харж, яаж аж жаргалтай амьдрах? Бид нар бүгд л сэтгэл өндөр байж байгаа. Гэтэл биш. Ийм нөхцөл байдал доорч гисэн. Сэтгэл хангалуун аж жаргалтай амьдрах болцоо байгаа. Тэгвэл тэрийг бүтэх тэр нууцлахүр нь энэ 9 дугаар бүлэгдэр бичигдсэн. За хамгийн сүүлд 10 дугаард ямар төлхөр баг? Та бүгд юу гэж бодож байна? За энэ нууц төлхөр болвол хүн өглөө болгон дахин төрдөг, мэндэлдэг. Биологийн шинжилгээний зарчим. Энэ болвол энэ төлхөрүүд дотор хамгийн гайхамшигтай төлхөр гэнэ. Хүмүүс оройтсан гэж боддог. Өнгөрсөн гэж хаалгалдаг. Би жавшаанаа алдчихлаа. Нас явсан гэдэг ч юм уу. Эрүүл мэндийн байдал муухдаг ч юм. Янз бүрийн. Гэтэл тийм биш. Хүн хэжээч оройтго. Never too late. Яг хөхтэй зэрэг өглөө болгон дахиж мэндэлдэг. За энэ өндөг хагараад дотроос нь гарч байгаа. За ийм зураг байна. За энэ юуг харуулж байна хөхтэй зэрэг хүн амьдралдаа нэг л удаа биш. Өглөө болгон шинчлэгдэж идэг. Дахиж төрж идэг гэсэн. Энэ санааг илэрхийлсэн зураг. Тэгэхээр хамгийн сүүлийнхэн төлхөр болвол өглөө болгон дахиж мэндэлдэг. За энэ яг ямар учиртай юм? Яаж өглөө болгон дахиж мэдлэх вэ? Бөхжүүлж шинэрхлэх вэ? Тэрийг мэдэр сурах. Тэгээ энэ аргуудын энэ дээр бичсэн байж байгаа. За энэ Раднаговын талаас орсон байна. 91 настай дэлхийн авраг болсон. Зөвхөн дэлхийн нэр төмөс биш. Монголын нэрийг дэлхийд гаргасан алдартай хүмүүсүүдийн амьдралын жишээ. Тэд нарын арга туршлага дээр орсон байж байгаа. За ийм байдлаар хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт хүрдэг ном бол бичгсэн. Дараагийн удаагаас өгсүүлээд энэ номын дэлгэрэнгүй агуулгыг яриад явна. 10 бүлэгтэй учраас хамгийн наачх нь 10 удаа ярах байх. Бүтэн жил явах гэж зарчуулна гэж бодож байна. Тийм учраас агуулгатай эртний өдөр танилцъя. Энэ дэлгүүрийг гартаа оруулж авъя гэж ярьж байгаа хүмүүс бол номоо эхлээд авчиж болно. За өнөөдөр ярьсан агуулгыг товч дүгүний. За өнөөдөр болвол мөрөөдөл биелүүлэх шидэт дэлгүүр хижээч оройтгүй гэдэг номын талаар ярьсан. Тэгээ энэ номыг болвол маш сэтгэлжийн нарийн ухаанаар бичсэн. Зөвхөн номыг аваад нүүрэн дээр нь байж байгаа энэ зургийн дагуу ингэж хатгаад
төсөөлөх юм болвол миний мөрөөдөл биелнэ. Дийн төлхөр өнхөн гарт хийчихсэн. Тэгэд төсөөлж чадах юм болвол мөрөөдөл биелнэ. Энэ болвол хариг судлалын, сэтгэл судлалын, шинжилгээ ухааны юм үндэстэй. Хүн өөрийнхөө мөрөөдлийг төсөөлдөг байх. Тэгээ биелсэн байхаар төсөөлөх юм болвол мөрөөдөл биелдэг. Тийм учраас надад энэ төтгөр миний гард ороод ирчихсэн гэд энэ номыг гартаа атгаад тэг төсөөлөх юм болвол ямар ч үнэ мөрөөдөл биелнэ. Баттай бол your dreams come true. Өөрийн ч мөрөөдөл заавал биелнэ. Never too late гэж хижээж орохгүй. Тийм учраас энэ ном олдох юм бол аваад ингэж зургийг бариад нийтлэрэ. Эцэд оршдог бол үнэхээр оршдог. Тэр жив ашиглаж чадах юм бол ямар ч мөрөөдөл биелнэ. Тэгээ зөвхөн төтгөхөр журахгүй. Энэ ном бол асар жужиг. 450 хуудастай. Тэгсэн мөртлөө маш амархан. Бага сургуулийн хүүхдүүд ч гэсэн уншаад ойлгох. Тийм хэлээр бичигдсэн. Тэгэд ном уншиж завхгүй. Сонсох чав хүртэл байхгүй бол яах вэ? Зураг байж байгаа. Зөвхөн энэ зургуудыг үжээд байхад энэ номын агуулгыг ойлгоно. Тэгээ мартагдаж шүү. Өөрөн чи уур тархинд шингэн. Уншсан ном мартагддаг. Гэтэл үжсэн зураг болвол өөрөн чи уур тархинд үлдэнэ. За энэ болвол энэ шидэт тгүүрийн басдаг нуучин юм байгаа юм. Өөрөөр дотроо зургатай. Тэгээд агуулга нь болвол 10 агуулга орсон байна. Сая 10 агуулгыг ярсан. Яаж харилж байгаа сайжруулах вэ? Яаж амжилт олох вэ? Яаж санхүүгийн эрхлэлд төрөх вэ? Боттой агуулга байж байгаа. Жургийг харцсан хүн болвол энэ зураг ямар учиртай юм бэ гэдэг энийг уншиж таарна. Унших юм бол ойлгох. Ийм байдлаар энэ 3 жилийн хугацаанд хийсэн 300 подкаст. Тэгээд 300 подкастыг хийхэд ашигласан 1000 гаруй ном. Энэний агуулгаас шууд тунгаагаад боловсруулсан дээжийн дээж шилдгийн шилдэг. Бид нарт хамгийн хэрэгтэй. Хүсэл мөрөөдлийг биелүүлж чадах. Энэ гайхамшигтай ном. За энэ хөвлөгдсөн. Энийг та бүхэнд өнөөдөр мэдээлж яагаад маш их баяртай байна. За ингээд та бүгдийн амьдралд аж жаргал, сайн сайхныг хүсье. Энэ шидэт төлхөрийг ашиглаад хүсэл мөрөөдлөө хамтдаа биелүүлье. За маш их баярлалаа.